Би лав ийм өвчин тусахгүй гэж та бодож байна уу? Энэ чинь л таны халдвар онцлогдохгүй удах эрсдлийг үүсгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор өдөр бүр 1 сая хүн бэлгийн замын халдварыг шинээр авчин гэсэн юм тоо судалгаа байдаг. Монгол орны тухайд бэлгийн замын халдварт өвчин онцлогдож байгаа тохиолдлын нийт 40%-ийг нь бол 15-аас 24 насныхан эзэлдэг. Гэхдээ бүртгэгдэхгүй тохиолдлууд бол байсаар байгаа. Сайн байцгаана уу? Би өвдөс төгс их ураг эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Цэрэн Сүрэн байна. Бэлгийн замын халдварт өвчнүүд нууц хугацаа гэж байдаг бөгөөд шинж тэмдэг илэрдэггүй бэлгийн замын халдварт өвчнүүд маш олон байдаг. Үүнээс болж маш олон залуучууд өөрийгөө эрүүл гэж бодон шинжилгээнд хамрагдахгүй явдаг. Энэ халдварууд нь цаашаа үргэлжилсээр эрт үедээ бусдад талдааж, хожим үедээ өөрт нь хүндрэл үүсгэсээр байдаг. Шинжилгээ өгөхгүй байх бас нэг түгээмэл шалтгаан бол залуучууд маань маш их ичдэг, санаа зовдөг асуудал юм. Гэтэл шинжилгээ өгөх процесс маань 2-5 минутанд ямар нэг өвдөлтгүйгээр нууцлал маш өндөртэй хийгддэг алхмууд байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчин илэрх юм бол энэ нь их тохиолдолд эмчлэгддэг учраас ямар ч санаа зовох зүйл байхгүй. Гэхдээ ихэнхдээ эмчлэгддэг гэж бодоод та санаагаа амрааж болохгүй. Яагаад гэвэл эмчлэгддэггүй вирус халдварууд ч мөн зөндөө байгаа. Тиймээс аюулгүй бэлгийн харьцаанд ороход хамгийн чухал сонголт. Өвдсөн хойноо өвчнөө онцлох биш, өвдөөгүй үедээ урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал сонголт юм. Тэгвэл бид бэлгийн замын халдварт өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ? Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх буюу төвчг нь бол бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн том чухал ойлголт. Яагаад гэвэл ихэнхдээ тохиолдлын бэлгийн харьцаанд орсноор л бэлгийн замын халдварт өвчнийг авсан байдаг. Чи зүгээр үү, би зүгээр гээл энэ гайгүй залуу байна, энэ гайгүй цэвэрхэн охин байна гэдгээс ингээд өөрсдийгөө нүдэрээ үнэлжтэй өгнээд ингээд яг бэлгийн харьцаанд ордог. Зарим тохиолдолд бол эмчиж нүдэрээ хараад оншилж чадахгүй. Энэ бол нарийн шинжилгээний аргаар онцлогддог. Дараагийн бас нэг арга бол мэдээж бэлгэвч байгаа. Нэг 70-80%-аас нь бол хамгаалж чадж байгаа. Зөв хэрэгэлсэн, хоёрдугаарт нь цоорог бол тодорхой хэсэг бүлэг өвчнүүдээс бол бас хамгаалж чадахгүй. Умдагны бөөс, арьс салстаар халдварлах, хүний хүзэр вирус мөн бэлгийн хомхоогоос бол бас хамгаалж чаддгүй. Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн том арга бол өхөртөө, их нэртэй, найз охиндоо, найз залуудаа үнэнч байх явдал байдаг. Өөрөөр хэлбэл тогтмол нэг хамтрагчтай байх юм бол мэдээж бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж чадна. Бэлгэвчийг бид нар ихэнхдээ бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн том амархан арга хэрэгсэл гэж ойлгодог. Гэтэл зарим тохиолдолд хүмүүс маань зөвхөн жирэмснээс хамгаалах арга болгож хэрэгэлдэг тохиолдлууд байдаг. Орчлын үедээ хэрэглэхгүй байж байгаа. Зөвхөн дур тавих үедээ бэлгэвч хэрэглэдэг тохиолдлууд бас байдаг. Яг энэ тохиолдолд бол бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэггүй шүү. Энийг бас сайн анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс ярьдаг ганцхан удаа бараг оруулаад гаргасан яг ийм яриа бол байдаг. Гэтэл аль ч тохиолдолд нь олон удаа орж гарахт нэг удаа ороод гарах гэдэг юм уу. Аль алинд нь бэлгийн замын халдварт өвчин бол өвчлөх боломжтой шүү. Энийг бас анхаарах хэрэгтэй шүү. Бие биенээсээ хэн нэгнээс санаа зовдөггүй, ичдэггүй мөртлөө бэлгийн замын халдварыг онцлох, шинжилгээ өгөхдөө шинжилгээний хариу нь ихтэй ичээд идэг. Бие биенээсээ чи яг эрүүл үү, чиний шинжилгээний бичиг аль вэ гэдэгт үнэн зөвөр нэг нь ойлгож хариулдаг, нэг нь бол нэхэж чаддаг зөрөгтэй байх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчний бас нэг том хүндрэлийн нэг бол өргүйдэл байгаад идэг. Магадгүй 5-10 жилийн дараа яг хайртай залуутайгаа суугаад гэр бүл зохиогоод хүүхэдтэй болохыг хүсээд өчнөө олон жил оролдовчтой болохгүй байгаад идэг. Ламид, цаг хүйтэн гэх мэт өвчнүүд нь онцлогдохгүй удаан явж байгаад үрийн хоолой битүүрэл гэдэг зүйлийг үүсгэдэг. Буцаагаад нээх арга байдгүй учраас насан туршдаа жирэмслэхгүй байхаар эргэж сэрэхгүйгээр гэмтдэг. IVF буюу үршилжүүлэн суулгалтын нэг удаагийн эмчилгээний төлбөр бол 15-аас 20 сая төгрөг байдаг. Гэтэл нэг удаагийн орлогоороо жирэмслэх тохиолдол бас 35-аас 38% байдаг. Ийм учраас бэлгийн замын халдварт өвчнийг цаг тухайд нь онцлоод эмчлэхгүй бол насан туршийн өргүйдэлтэй цаашлаад өргүйдлийн сэтгэл зүй гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш том хүчин зүйл байдаг шүү.
Өрхөн хүүхэд анх биений эм ирсэн наснаас 6-8 жилийн дараа дааврын тогтолцоо бүрэн хөгжиж дуусаад бүтрээний хамгаалах ашигтай бактерийн тогтолцоо мөн бүрэн хөгжиж дуустдаг. Ядаж энэ үеэс бэлгийн харьцаанд орох юм бол тухайн охины өтрээ өөрийг хамгаалах чадвартай болсон байдаг. Бэлгийн харьцаанд манай охтууд дэндүү эрт орж байна. Энэ нь болохоор өөрийнх нь хамгаалах тогтолцоо бүрэн хөгжөөгүй байхад орсноороо бэлгийн замын халдварт өвчин, өтрээний өрөвсөл мөн цаашлаа дараагийн хүндрэлүүд үүсэх маш том эрсдлийг тавьж өгч байна. Өтрээнд бол хангалттай хэмжээний ашигтай бактери гэдэг юм байдаг. Гаднаас орж ирж байгаа аниум бактериудыг хүчилэг орчиндөө устгаж идэг. Тодорхой тоо хэмжээнд өрөвсүүлэхгүйгээр барьж идэг байнамаа. Гэтэл охид бүсгүйчүүд маань маш ихээр угаадаг, ямар нэг саван ашигладаг, чийгшүүлэх, бариу болгох зорилгоор янз бүрийн лаа, гелийг дотогшин хийдгээ, кегл бол, вибратор, тооийг ерөнхийдөө өтрээр үхэх энэ үйлдэлүүд нь өтрээний хамгаалах орчинг устгаж идэг бөгөөд энэний дараагаар илүү их өрөвсөх, илүү их цагаан ямгарах, илүү их бэлгийн замын халдварт өртөх эрсдэл нэмэгддэг шүү. Хүн төрөлхтөн үүсэн цагаасаа физиологийн хамгаалах тогтолцоо бол байсаар байсан бөгөөд тухайн үед бол одоогийн эргэлдэг шиг угаагч, өдөр тутам гэх мэт зүйлүүд бол байгаагүй. Гэхдээ тэд нар эрүүл, саруул байсаар л байсан гэдгийг санаарай. Дааврын тэнцвэрийг амьдралын хэв маягаар хэвийн байлгахад алдагдуулж болдог бас зөндөө олон хүчин зүйлүүд байдаг. Энэний нэг том хүчин зүйл бол 72 цагийн жирэмсээс хамгаалах юм гэдэг имийг уудаг. Гэтэл энэ маань олон удаа уудаг юм нэгдүгээрт биш, хоёрдугаарт жилд 1-2 удаа уухад л болно гэж үздэг. Хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон бол эхний 12 цаг дотроо уух нь 95% хамгаалах магадaltaй гэж үздэг шүү. Олон дахин дур мэдэн уух юм бол дааврын маш том алдагдал төрөгдөг гэдгийг санаарай. Эмэгтэйчүүдийн эрэгтнүүд дундаа хавдар хамгийн их тохиолддог эрэгтэн бол умаан хүзүү гэдэг эрэгтэн байдаг. Ерөнхийдөө хавдрынх нь шалтгааны 99%-ийг хүний үхэнцэр вирус үүсгэдэг гэж үздэг. Энэ вирус маань өөрөө 200 төрөлтэй вирус бөгөөд 40 бэлгийн замаар халдварлаад эмэгтэйд умаан хүзүүний хавдар, эрэгтэйд залгуур, шулуун гэсний хавдрыг үүсгэдэг гэж үздэг. Хүний үхэнцэр вирусын эсрэг вакцин хийгдэж байгааг та бүхэн мэдж байгаах. 9-өөс 26 насны хүмүүсийг хамруулах нь бол зорилт нь тийм ээ. Яагаад гэсэн насыг сонгодог вэ гэхээр бэлгийн харьцаанд орохоос өмнө энэ вакциныг хийхийг зорддог. Гэхдээ хүний үхэнцэр вирусынхаа хэв шинж тодорхойлох шинжилгээгээ өгөөд ямар нэгэн халдваргүй бол мөн 26-аас дээш наснд ч тухайн вакциныг хийлгэж болдог. Энэ вакцин маань 40 вирусынх нь 4 төрлөөс хамгаалж байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. Өндөвч бол эмэгтэй хүний биед нэг хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт нь мэдээж үр удмаа үлдээх нөхцөлийг бүрдүүлдэг бол хоёрдугаарт нь хоёр төрлийн дааврыг тэнцвэртэйгээр бидний биед ялгаруулдаг. Энэ хоёр дааврын тэнцвэр алдагдахаараа үс унах, жин нэмэх, биений эм докторгүй болох, нүрээр батг гарах гэх мэт олон шинж тэмдгүүдийг өгдөг. Дааврын тэнцвэрийг яаж хадгалдаг вэ гэвэл ердөөсөө л амьдралын зөв хэв маяг байдаг. Хамгийн чухал нь бол хоногт мэдээж хангалттай 7-9 цаг унтах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг ганцхан турахын тулд гэж боддог бол стрессийн гормоныг багасгаад дааврын тэнцвэрийг хадгалахад маш тустай байдаг. Мэдээж эрүүл уургалаг, эсгээр баялаг олох нь маш чухал. Стрессийн гормоныг удирдах, тайван байлгах, сэтгэл зүйг удирдах зурх нь бол хамгийн чухал. Урьдчилан сэргийлэх үзлэг гэхээр юуг ойлгодог вэ гэхээр мазокийн шинжилгээг хэвчлэн ойлгодог. Урьдчилан сэргийлэх үзлэг маань ер нь эмэгтэй хүндний 3 чиглэлтэй явал зүгээр байдаг. Дааврын шинжилгээг тогтмол өгч хэвшүүл зүгээр. Хавдарт өртдөг эрэгтэн бол умаан хүзүү гэдэг эрэгтэн байдаг. Үүнийг шинжилдэг нэг 2 арга нь умаан хүзүүний эсийн шинжилгээ, хүний үхэнцэр вирусын хэв шинжүүдийг илрүүлдэг шинжилгээг өгвөл зүгээр байдаг. Өрөвслийг илрүүлэх шинжилгээ буюу PCR-ын шинжилгээг тренийн орчныг тодорхойлох шинжилгээтэй хавсруулж өгөх юм бол илүү үр дүнтэй байдаг. Эдгээр дээр дурдсан шинжилгээнүүд маань нийлээд жилдээ 1-2 удаа өчгөд эмэгтэйг бүрэн урьдчилан сэргийлж чаддаг. Мазокийн шинжилгээг өгөөд өөрийгөө хяндаг хэсэг бүлэг эмэгтэйчүүд байдаг. Мазокийн шинжилгээ юуг илрүүлдэг вэ гэвэл өтрээний ашигтай бактерийн тоо, үрвслийн үзүүлэлтүүдийг үнэлдэг бол бэлгийн замын халдварт өвчнийг бол оншилдоггүй. Гэтэл PCR шинжилгээ бол мазокийн шинжилгээнд илэрхгүй халамид, заквитин, уреплазм, микоплазм гэх мэт эсийн ханагу, жижиг зөвхөн ДНХ-гийн түвшинд онцлогдох боломжтой бактери вирусыг илрүүлдэг алтан стандарт шинжилгээ байж идэг юм аа. Тийм учраас
учраас та бэлгийн замын халдварт өвчнийг онцлогч байгаа бол PCR шинжилгээг өгөх нь зүгээр. Харин та өтрээний орчныг үнэлж байгаа бол өтрээний шүүрлийн шинжилгээ мөн мазаг буюу өтрээний наацын шинжилгээг өгвөл илүү зохимжтой шүү. Өтрээний орчин алдагдсанаас үүсдэг өрөвслүүд байдаг. Үүнийг бэлгийн замын халдварт өвчнөд андуураад нөхрөө хардах, бэлгийн амтрагчаа хардах, хөндөрөх ийм явдлууд байдаг. Энэ дээр яг шинжилгээ өгж байгаад үнэлэлтэд хандвал зүгээр шүү. За тохиолдлын бэлгийн харьцаанд орсныхоо дараа мазокын шинжилгээ буюу өтрээний наацын шинжилгээг өөрөө өгөөд өөрөө үнэлээд эмчилгээ заадаг бүсгүйчүүд нэлээд хэд анзаарэгддэг. Тэгэхээр мазокын шинжилгээ буюу энэ шинжилгээ нь бэлгийн замын халдварт өвчнийг бүрэн онцлохгүй шүү. Энийг маш сайн ойлгож аваарай гэж хэлмээр юм. Бэлгийн харьцаанд орохгүй удах нь гоо сайханд нөлөөлдөг үү? Үгүй ээ. Охтууд маань бэлгийн харьцаанд орохгүй удахаар эрүүгээр духаар нүрээр юм гарлаа гэд ярьдаг. Гэтэл энэ нь дааврын тэнцвэргүй байдлын асуудал болохоос биш бэлгийн харьцаатай огт хамаагүй шүү.